За өнөөдөр бүтэнсээ өдөр гэхдээ би ажил дээрээ байна. Яагаад ажил дээрээ байгаа вэ гэхлээр хойшноос манай онлайн хичээл эхлэх гэж байгаа хгүй. Тэгээд би онлайн хичээлийнхаа бичлэгийг бичих гээд бүтэнсээ өдөр дуу чимээ багтай хүүхдүүд байхгүй дээр ирж онлайн хичээлээ бичих гэж бодоод өнөөдөр чадвал 6 хичээл бичээд эдитлээд бэлтгичмээр энэ чадахгүй бол 3 хичээлээ бичээд эдитлээд бэлтгичмээр байна. Тэгээд өчигдөр би ууланд гарахтаа бичлэг хийн гэж агаад чадаагүй. Яагаад гэвэл уурдаараа нилээ оройтож унтаад. Тэгээ уулан дээр очиод бүр цаг агаар амар гоё исэн заяа бүр амар гоё уул руу гараад найз нь бүр үрээн маань бүр амар урт хугацааны дараа контур зурлаа. Нүрийн ер нь бол өдөр тутамдаа буддаг л да. Гэхдээ контур бол зураагүй бүр амар удаж байна. Бараг 2-3 сар болж байгаа хаа гэж бодож байна. Тэгээд би амар их батгахсан. Энүүгээр дүүрэн битүү батга. Тэгээ битүү батга. Тэгээд энд бүр ийм ингээ хавдартай ийм том батга гарсан. Тэгээ энүүгээр ч гэсэн битүү батга гарсан. Тэгээ яалтчгүй батгатай болохоор ингээ нүрээ будгаас ч дургуурээд байгаа хгүй. Гэхдээ яалтч би нөө бичлэг бичих гэж байгаа болохоор жоохон ч ихсэн нүрээ бодох хэрэгтэй ах гэж бодоод заа тэгээд одоо би хурдан ажиллаа хийхгүй бол бэртэй. Би та нарт үнэхээр үзэсгэлэнтэй байгаал харуулъя. Иймэрхүү л байна да. Өдөр би цайны цагаараа Фантомын десерт 30-аас орсон байхгүй. Тэгээ тэндээс өмнө нь болохоор би нөгөө Mason Frank лөө тэндээс нөгөө түжүнкөө авч идчихсэн байхгүй. Тэгтээ тэднийх дотортол нь жоохон одоо нөгөө крем нь жоохон бага санагдсан байхгүй юу. Пистачио нь яг гоё байсан л да. Тэгтээ крем нь амар бага байсан. Би анх удаа десерт 39-ийн түжүнкөө идэж үзэж чинь. Тэгээд гэсэн үзээтэй. Одоо ажиллаад харахаас өмнө энийг идчихэд явъя гэж бодоод миний бодсон шиг гоё байх нь үгүй юу. Харсхай. Замарчсан гадна тал нь бол ингээд нөгөө какаогоор бүрдсэн. Тэгвэл энэ нь болохоор нөгөө юутай. Мочтой гадна тал мочтой дотор талдаа пистачио тэгээд нөгөө ангахаа самарны юугаар бүрдсэн. Гоё юм байна. Эднийх 7500-аас Mason Frank-ийг болохоор 9000 байлуу да. Одоо цаг 7 орж байгаа би энэ орой хоолны оронд идчих яах вэ? Яаны намаа намаа бүр арай амарлчлаа. За хүмүүс үлээ. Гоё юм байна. Мөрхөө тэгээд манай одоо хичээл таарсан. Манай ингээд оройн цагаар манай цэвэрлэгч эрт цэвэрлдэг болохоор ингээд дараахтаа ингээд сандлын тавиулчихна. Одоо би юмнуудаа авч авах гэдэг ингээд ийм замбраагүй юмнууд байна. Тэгэл би ч ардын багшаа хийгээл. Тэгээд ямар ч гэсэн гэрлүүг харьлаа. Өглөөний
8 өнгөрч байна. Тэг би усанд орчоод нүрээ будаад үсэн янзлчаад одоо хувцас өмцөд гарлаа. Дөнгөж өглөөс ирсэн болохоор хамгийн дүүр маань амар хавдчих. Тэгтээ яг будаад үсэн янзлчихлаа. Хүүшийн найзуудаа юу болсон гэгээч энэ камер бүр. Тэгж байгаа л юу болсон гэж эсэн бүр 4 өдрөлийг харж байгаад ороод ирлээ. Намайг өглөө гарахад бол яг нэг намар бэси, намар хавар хоёрын завсар. Тэгээ байж чагаад жоохон байж зум болсон. Тэгээд бороо шороо ороод сая гэртээ орж ирэхдээ би цасан шуурганаар орж ирлээ. Тэгээ өглөө миний бүр ингээд би ингээд нөгөө солсоот ороод хоол идчихэд гараад ирсэн чинь бүр битүү бороо орж идэм бүр. Тэгээ яахт машин хоол тавьсан байсан болохоор машин руу алхахаас өөр арга байхгүй. Тэгээд миний өглөө бүр сэтгэл гаргаж сэнсцэн ус маань байхгүй. Нөөцөр шихлаад ингэ явчихсан. Энийг дотор арчсан байх штэ. Зам таарсан хүмүүс намайг шихлаад эзний маань мэдсэн байх таа гэж үзээд тэр жах. Миний яг өөрийн ус бол нэг юм арслаг шиг байхгүй ер нь. Хөвсгөр юм сонин. Тэг би уг амар гоё намруулаад л гараа явсан. Байхгүй. За одоо тэгээд өглөө би 7 цагт босоод одоо ингээд оройн 7 болох гэж байгаа байхгүй юу. Тэгэл явсаар агаал бүр хумсаа бодуулаад ороод ирсэн. Найз нь ийм хөөрхөн хумсаа бодуулсан энэ хараа. Миний духыг бурхан шүү. Ингэж байгаа даруулч. Амар цэвэрхэн би сая штэ. Сүүлийн бүр хідэн сар амар мухан урт хумстай яваад байсан байхгүй юу. Тэг бүр гар өвдөөд юм олигтой хийж чадахгүй. Бараг 0-ийн ус татахтаа хүртэл ингэж амар зоодсаахгүй. Тэгээд одоо нэг юм богинохон хумстай болсон ч бүр нэг энэ хумснаас ингээд ажил би солонгосоос ирэхдээ ингээд 2-3 хумсаа хугалцсан. Тэгээд тэрийг ингээд битүү ингээд гээлэр амар зузаан гээлэр ингээд давхарлуулцаас аахгүй юу. Тэгээд тэр мэрийг бүгдийн сайхан ахуулаад бүр нэгтэй нэг юм хамаг юмаа ингээд хог новшоо аваад хайцсан юм шиг санагдчихээн. Сайхан бийцсаад янзын сайхан нүр гараа угаачаад тэг гой зургнуудаа янзлж агаад инстаграмда зураг янзлж пост оруулах гэж бодож байна. Тэгэл ямар ч хэс ихний ээлжинд нэг тэгжидэл юу хийх маань шийдэгдэх байх. Би тэгтээ одоо бол зур уцаа хуч хурдаг хөвтмээр байна. Арай л олон цаг жолоо бариад арай л олон цаг Төв аймгийн Манзуу ширхийд яваад тэрнээсээ буцаад юу арах гэж Шангрилагийн цаашаа явах гэж бүр 3 цаг гаранд хүчрээ. Тэгээд ер нь л жоохон ядарсан байгаа. Өнөөдөр хийлээ баяа байж байгаад бичлэгээ ер нь ямар ч дуусанаа дуусгах. Тэр нэрээ нэг за би сая гараад машин угаачаад ирлээ. Тэгээ одоо сайхан гэрээ цэвэрлэе гэж бодож байна. Тэгээ ер нь бол манай гэр бол амар цэвэрхэн ч биш, бас амар заваанч биш байна. Тэгээд одоо сайхан гэрээ цэвэрлэжүүл ер нь энэ 7 хоногийн манай ажил дууслаа. Тэгээ саяны хагасан бүтцэнд бол бүр үнэхээр завгүй удаан өнгөрлөө. Тэгээд өчигдөр болохоор би манчрын хийд яваад тэгээ хот руу орж ирэх гэж хэдэн цаг төгжрээд тэгээд хумсаа будуулчаад тэгээ оройн солсоот орж хоол идчихэд тэгэл ер нь гэртээ ирсэн чинь орой болсон байсан. Тэгээд сайхан уцаа ухаж агаад оройтож 11 өнгөрөөд унтаад тэг өнөөдөр болохоор өглөө шууд босоод ээж аав хоёрт би ойжангууг авч өгнө гэд амлацсан байсан байхгүй. Тэр нь ямар хоол вэ гэхээр энэ хоол би энэ дэр зургийг гаргачих. Тэгэнгүүтээ циркийн хажууд нөгөө Күнсоо гүн илүү ямар ч нэг тийм нэртэй хоолны газар байдаг байхгүй. Тэднийх ингээд амар гоё ер нь солонгос хоолны газар бүх хоол нь гоё. Тэгээд солонгост амьдарч исэн хүмүүс амар хийддэг бяо сүндэ гэд хоолнууд эдэн штэ. Тэгээд тэрийг ингээд амар гоё гаргадаг байхгүй. Тэднийх ингээд бүр үнэхээр тасархай амттай. Би бүр ингээд зорин 7 хоногт нэг мэг очиж заавал иддэг байхгүй юу. Тэгээд яг би өөр солонгос хоолны газруудад идэхээр нэг 27 мянга 30 мянган энэ байдгийн. Гэхдээ тэр нөгөө Күнсоо хүн илүү яна нэрийн буруу хэлж мод би тэрний нэрийг үрт сэжлэх маань циркийн ажиглах гэдэг өөрөө нөгөө локейшн мэддэг болохоор шууд яваад очичдаг.
Тэгээд тэднийх болохоор ингээд 32 мянга гэдэг баха. Тэгтээ амар гоё амттай. Идэхэд ерөөсө харамсахгүй. Үгүйс гадар бараг нэг 5 хоол чинь тэгэл дунджаар 20-25 мянга штэ. Тэгээд тэднийх ингээ махан амир ихтэй, амттай гол нь эдсний дараа бүр ингээд нэг их гоё болчдөг. Тэг ялангуяа ингээд энэ хөөтний улиралд ингээд идэхэр бүр илүү гоё идэг. Одоо 100 болоо жоохон халууцаад хэсэгтээ идэхгүй байж магадгүй. Тэг бас нэг дор тийм их мах идчихэр хүндрээд идэг болохоор 100 бол нэг идэхгүй ч магадгүй. Мэдгүй. За ямар ч байсан нэг тиймэрхүү. Тэг тэрнээс ингээд би ээж хоёрт авч өгнө гэд амлчихсан байсан болохоор яад вэ гэхлээр би яагаад гэж амласан бэ гэхлээр надад яаралтай мөнгөний хэрэг гараад би уцаа зарсан байсан байхгүй юу. Тэгээд ээж аваа хоёр тэрийг мэдээд тэгээд надад минь ахад уцаа авч өгсөн байхгүй. Надад ахад 17 авч өгсөн. Тэгээд надад ахад 17 авч өгөхөд нь би маш их баярлаад. Тэгээд би баярлсан сэтгэлээд хоёрт би авч өгнө гэж хэлчихсэн байхгүй. Тэгээд би өнөөдөр ээж аваа хоёрт би авч өгнө гэд өөрөө ч ихсэн тэгингээ идэгээд очиод өглөө эрт гараад явж би авангуудаа шууд ээж аваа хоёрын төцсөн чи ээж аваа хоёр ч ихсэн гоё мах шарыг гээд тэгээ мах зах бэлтцсэн байсан. Тэгээ ээж бас керанжим амгүй хийдэг. Тэгээд ээж бас керанжим хийсэн. Тэгээ бид гурав сайхан хоол идчихээ. Би өдөр ирээд өглөөнөөс хойш цаг агаар юу амар муухайсан байхгүй амар хүүтэн даараал тэгээд. Тэгээ би сая юу яачаад ирээд нилээ хэвтер кино үзээд нэг өнгөрөөд гэртээ 2 болж огт гэртээ ирлээ. Тэгээ одоо цаг 6 болж байна. Гэхдээ би бараг 4 болтол хэвтсэн байхгүй юу. Тэгж жагаад сая гараад би гаражинд орж машина угаачаад ирсэн. Тэгээд би машина өөрөө угаагаад амар удчихин. Тэгээд би сая өвөл нэг л удаа уулгасан. Тэгэхдээ тэр нь манай сургуулийн төв хөвгтө заал авч явахд доор нь автоогуулгатай гэж таарад. Тэгээд зөксөөлөгийн ашиглангаа бас угаасаа машина угаалгаагүй айгу удцсан байсан болохоор угаалгацсан. Тэгээд ер нь бол дулааханд би дандаа өөрөө угаачдаг байхгүй. Тэгээд өөрөө угаадаг болсон шалтгаан 3 байна. Яг ээж хаяа угаагаад өчтдөг. Тэгээд өөрөө угаадаг болсон шалтгаан 3. Нэгдүгээрт надад амар хөдөлгөөн болдог. Ингээд 30 минут ингээд амар эрчтэй хөдөлчдөг байхгүй юу. Тэгэл нөө дээдл метлийн угаах гал дээш ингээд мацаал авирал буугаал тонгоогоол ингээд угаас машин угаана гэдэг чинь бас хөөрхөн ажилтай шүү дээ. Тэгээд би тэгээ нэг 7 хоног болон угаагаад байдаггүй нэг 14 20 хоногт нэг угаадаг болохоор нэлийн бохирдсан байдаг. Тэгээ тэрийг ингээ угаах гэхээр ингээд амар ажилтай. Тэгээ тэрний ачаар би ингээд 30 минут бүр ингээд амар хөдөлгөөн хийчихдэг. Сая бас би ингээд төмтөдлээ ингээд ухандаж угаачаад ороод ирлээ. Одоо тэгтээ бүр сайжирч чи ер нь ингүүл хурдуугаачдаг, ингүүл загалд нь ингүүл тэгнэ гэл ингээл амар бэлтгэлтэй болж молцсон. За тэгээд машина угаахын нэг давуу тал нь тэр надад хөдөлгөөн болдог, хоёрт мөнгө хэмнэн мэдээж. Тэг би ингээд өмнө болохоор нэг юмд тоодоггүй байсан чинь сүүлд ингээд нэр машин угаалгандас хүрэх мөнгө үргэгддэм байх шүү гэж бас ингээд анзаараад байгаа хгүй. Гэтэ яг нэг амар мөнгөө бас хэмнэх гээд байгаа да би өөрөө ингээд угаачвал амар ашигтай юм байна л гэж бодсон. За тэгээ 3 дахь нь болохоор 3 дахь нь юу вэ? Би түрүүн 3 гэж бодчихжээ. 3 дахь би сансан ямар тэнийг юм бэ? Би өөрөө ингээд амар юм угаах хоббит болчиход байгаа хгүй. Юм угаад зүлгэж цэвэрлэх хоббит болчиход байгаа сүүлийн үед ер нь. Тэгээд тэрэнд маань ингээд амар гоё кайф өгöd байгаа юм. Би одоо машина угаасны дараа ингээл сэргэл би одоо сая орж ирэл шууд өмнөд угаалаад сайхан зад гэрээ цэвэрлээ. 0 байна сайхан савндаж угаа байраа болоо. Тэгэл одоо шууд бичлэгээ хийгээ сууж байгаа хгүй. Тэгэхээр ингээд би өөрөө одоо нэг жоохон юм угаах ингээд зүлгэж мүлгэхтэй ингээд нэг юм хэр дортогноос нь салгах цэвэр цэмцгэр байхад дуртай болсон чинь би яг өмнө нэг тийм амар юм ажилсаг тийм байгаагүй жоохон ер нь заван талтай байсан байхгүй. Гэтэ би заван ч гэсэн хөглөрч заваарч чаддаг харин тагтарсан хэрэнд айгүй дургүйсэн байхгүй. Тэгээ одоо болохоор би ер нь хөглөрөгч дургүй болсон. Тэгээд жоохон цэвэрлэгээл газ нүдэнд харагц юм ил хурдан цэвэрлэл. Би нэг ганцаараа байдаг болохоор ингээд нээх ингээл тэ заац угсаа завтай үедээ цэвэрлээ заа тэгээд гэдэг байсан бол одоо л зүгээр дор дорн хийчихэд байгаа. Тэгэхээр надад аюу амар. Тэгээ би ингээд хагасан бүцэнд нэг гэрээ цэвэрлсэн бол ер нь дараа 7 оны хагасан бүцэн хүртэл огт цэвэрлэх байхгүй. Яагаад гэвэл би бол тэр хооронд угаасаа манай гэр заваардагчгүй зүгээр л тоосол даардаг болохоос шүү. Тэгтээ одоо заримдаа бүр ингээд ажлын дундуур ингээд нэг сайхан үлэн тоос мосын аваа шалмал угаагаад чам ингээд нэг юм яг нь жоохон цэвэрлэх дуртай болоо та тэгээ өөрөө тэр хоббиг маань бас гоё ингээд тижээж өгдөг гэх юм машин аваах нь. За мэдгүй юу ч яриад. За тэгээд одоо би
сайхан гэр орноо цэвэрлжээд. Гэхдээ гэр орноо цэвэрлэхээс өмнө бичлэгийн апплод хийчин. Яагаад гэвэл хадгалагдах гэж хөөрхөн удна. Одоо энэ чинь би утас руугаа ингэж авах гэж удна, хадгалагдах гэж эдит хийх гэж бас хөөрхөн удна. Гэхдээ би бол маш залах шүү дээ. Ер нь миний бичлэгэнд эдит байдгүй шүү дээ. Тэгэл ингээл за яг ингээд дундуур нь одоо ингээд жоохон хасах масах юм байвал хасаал. Тэгээ ер нь нэмэх тийм бүтээл чи ямар нэгэн тийм амар тийм гоё iconic юм ерөөснөд байдгүй шүү дээ. Би бол зүгээр л дан бичлэг цацдаг. Тэгэл уг нь бол яг би ингээд ажилгүй жоохон завтай болвол гоё юм эдиттэй гоё бичлэг хийхийг хүсдэгтэй. Гэхдээ яг тэгээ байгаа миний эмчтэй яг тэгээд тэгэл нэг тиймэрхүү өөр онцгой сони юм байхгүй. Одоо би гэр орноо цэвэрлээ.